Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл болон за 2028-аас 29 оны төсвийн төсөөлөл за эдийн засгийн бодлогын дараагийн чиглэлийг тодорхойлох чухал баримт бичиг болж байгаамаа. За мөн нөгөөтэйгөр 2026 оны 1-р улирлын гүйцэтгэлүүд гараад удаагүй байгаа. Энэ цаг хугацаанд энэ хүрээний төсвийн тэнцвэр өгөөд сахилга батуун хугацааны эрсдлүүдийн талаар бид ярилцгаар улсын хурлын гишүүн мөнх соёлыг хүрээд байна. Өглөөний төргий. Өглөөний төргий. За тэгэхээр бас он гарсаар бас ихний гүйцэтгэлэнгүүдийн тайлангууд гарсан. За саяхан бас сангийн яамны зүгээс сангийн сайд мэдээлэл хийж байгаа харагдсан. Тэгэхээр энэ дээр бол бас онцлог нэг хит хитэн тоон үзүүлэлтүүд их сонирхол татж байна л да. Тухайлбал энэ жил бол за эрүүл мэндийн салбар болон боловсролын салбар дээр цалин нэмэгдэх хүлээлтүүд бас дахиад хэлэлцээрийн дагуу бол хүлээгдэж байгаа. Гэтэл төсөв түүнийг даахгүй хэмжээнд байна гэснийг бодит нөхцөл байдал харагдаж байна. За ихний гүйцэтгэлээр харахад бас төсөв тодтох шаардлага үүсэж болцсошгүй гэдэг мэдээллийг ч гэсэн бас төсвийн доктортой байлийн зөвлөл хийгээд байгаа. Тэгэхээр энэ тал дээр та ямар байр суурь? За ер нь бол бид нар төсөв ярихдаа хамгийн гол суур зарчмуудаа сайн бодож явах хэрэгтэй болцсон. Энийг бол олон жил бас ярьж байгаа л да, шин тутам ойлголт биш. Төсөв ярихад төсвийн сахилга бат маш чухал байдаг. Энэ улсын төсөв дотор орон нутгийн төсөв орж байгаа шүү дээ. Энэ бүхнийг ярихад яг бид нар иргэдийн хувьд бол тухайлбал яг айл өрхийн төсөвтэй адилтгаж болно. Өөрөөр хэлбэл аав ээжийн орлого тэгээ тухайн гэр бүл зарцуулах зарцуултыг аль болохоор орлогынхаа хэмжээнд багтаах үнэхээр илүүдэл зардал гаргаж байгаа бол томоохон хөрөнгө оруулалт буюу хүүхдүүдийн боловсрал, орон байр, одоо машин унаа тэрэгч гэдэг юм уу, орон сууц ч гэдэг юм ийм зүйл зарцуулах талаар боддог штеп. Түүн луга одоо манай төсвийг харахад баланс шийж гэж ярьдаг. Нэг талдаа төсвийн орлого байгаа, нөгөө талдаа төсвийн зарлага гэж байгаа. Төсвийн орлогыг бид нэр хэрхэн бүрдүүлж байгаа юм бэ гэхээр ерөөсөө орлогын албан дотор, түүн дотор аж ахуйн нэгжийн орлогын албан дотор, хүн амын орлогын албан дотор энэ өндөр хувийг эзэлдэг. Дандаа 20-20-оос 25 30%. За тэрний дараа томоохон дүн эзэлж байгаа нөт нэмэгдсэн үртгийн албан дотор тэгээ цаашлаад амнаат буюу ашигт малтмал нөөц ашигласны албан дотор гих мэт ингээ онцгой албан дотор гих мэт ингээд голдуу 82-оос 85% дотрын орлого байдаг. Үлдсэн хэсэг нь дотрын бус орлого байдаг. Нөгөө талдаа зарцуулт. За зарцуулт дотор урсгал зардал хамгийн том хувийг эзэлж байгаа 75.5 одоогийн 26 оны гүйцэтгэлээр үлдсэн 25.5 нь 24.5 нь л одоо хөрөнгө оруулалтын зардал. Тэгээд одоо бид нар ирээдүйн энэ өөрийн чинь асууж байгаа төсвийн хүрээний мэдээлэлч бай, эрүүл мэнд, боловсролын салбарын асуудалч бай ярихдаа өнөөгийн гүйцэтгэлээ маш сайн одоо анализ, шинжилгээ хийж иж цаашдаа төлөвлөгөөг маш бодит гаргах хэрэгтэй. За өнөөдөр юу болчихвэ гэхээр нөө урсгал зардлын чинь 75.5% ихийнх нь одоо тэтгэмж зэрэгт зарцуулагдчих. Өөрөөр хэлэх юм бол манай эдийн засаг нийгэм маань одоо хүртэл одоо халамжинд суурилсан маш их одоо зардлыг энэ чиглэл рүүгээ зарцуулдаг хэвээр байгаа. За нөгөө талдаа үлдсэн одоо 181 их 80 төгрөгийг бид нар жишээлбэл цалин урамшуул зарцуулсан. Энэ дотор өөрийн чинь илж байгаа багш нар болон эмч нарын цалингийн өсөлт орж байгаа. За нэг талдаа цалин өсгмөр байна. Бид нар эмч багш нарынхаа амьдрал, амжиргааг сайжруулмаар байна. Гэтэл нөгөө талдаа энийн төсөв нь дааж чадахгүй гэдэг бас давхар бодголчж байгаа. За тэгээд одоо бид нар өмнөх боловсролын сайд бол сайн одоо гурвалсан талын гэрээ хийсэн шүү дээ. Тэр одоо гэрээ хийх явцад өмнөх одоо засаг буюу одоо тухайн үед ажиллаж исэн сангийн сайдч гэдэг юм уу, бусад одоо ажиллаж исэн энэ талууд хамтдаа оролцоод үйлдвэрчний эвлээс тавьж байгаа тэр саналыг хүлээж аваад цалин бол нэмсэн. За нэмсэн боловч одоо ингээд дараагийн асуудлууд тулгамдж байна. Яагаад вэ гэхээр төсвийн гүйцэтгэлээ харсан чинь 800-аад тэрбум төгрөг дутаад нь штэ. Өмнө 700 гэж ярьжсэн бол одоо 800 гарцсан явж байна. Тэгэхээр энэ дутагдж байгаа байдлыг бид нар хэрхэн яаж нөхөх вэ гэдэг асуудал гарсан байхгүй юу. Тэгэхээр бид нар өмнөх одоо тооцсон хэмжээгээрээ урсгал зардлаа гаргаж чадах уу? Хөрөнгө оруулалтаа хийж чадах уу гэдэг асуудал тулгамдсан бөгөөд үүн дотор өөрийн чинь асууж байгаа эмч багш нарын цалин ороо явчихж байгаа. Тэгэхээр бид нар бол жишээлбэл хүн амын зөвлөл саяхан мэд сайхан одоо сангийн сайдыг танилцуулга хийхэд сонсоод
дутж байгаа мөнгийг хаанаас хэрхэн гаргах чинь гэдэг асуултыг бол асуусан тодорхой бол хариулт авсан гэж бодохгүй байна. Тэгэхээр төсвийн тухай хууль гэж байгаа. Хууль дээр бид нэг англиас нөгөө англиг дураар шилжүүлэхгүй ялангуяа лайн министр гэж ярьдаг тухайн төсвийн ерөнхийлөн захирагч буюу боловсролын сайд нь ч гэдэг юм уу эрүүл мэндийн сайд нь энэ яг төсвийн энэ тодорхой гүйцэтгэлд шууд бол оролцдоггүй. За тэгэхээр энэ дээр анхаарах асуудлууд бол байна. За төсвийн тодтгол гэдэг бол хуулийнхаа дагуу тодорхой нөхцөл үүссэн байхад идэг. Яг тэр заалтууд хэдийгээр 100% одоо бүрдээгүй байгаа ч гэсэн төсвийн тодтгол хийх шаардлага бол үүсэх өндөр магадaltaй. Төсвийн доктортой эдлийн зөвлөл яагаад энийг хэлсэн бэ гэхээр ойлгомжтой. Саяны мэтийн нэг талд зардал дутах, нөгөө талд гүйцэтгэл байхгүй байх. Энийг чинь дураараа хийдгүү тодтголоор нэмж хасах юм шаардлага бас үүсдэг. Тэгэхээр энийг бол ойрын хугацаанд бид нар мэдээж одоо байнгын ороод дээр ч юм асуудлууд хөндөгдөх байх гэж бодож байна. Ер нь бол уучлаарай. Одоо заашгүй харах ёстой үзүүлэлт хөрөнгө оруулалт талтай болчиход байгаа. Өөрөөр хэлэх юм бол хөрөнгө оруулна гэж зооцсон нөгөө мөнгөнийхөө дөнгөж 1 гаруй их 80-ыг одоо зарцуулсан байна штэ. Тэр нь юун зарцуулсан бэ гэхээр төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл нь 15% тагаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө анханасаа зорьсон 100% гэж бооцоход 15% гэдэг чинь маш чамлалтай. Одоо 5 сар гарчлаа штэ. Одоо нөгөө хуулиар бол 5 сар дуусгал хэрэг яваагүй буцаад татчихдаг. Одоо тендерээ хэрвээ зарлж амжаагүй буюу худалдаа авах ажиллагаагаа эхлүүлээгүй л одоо зогсооно. Тэр одоо хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд орсон хөрөнгө оруулалтын төслүүд явахгүй гэсэн үг. Энэ бас учиртай. Яагаад вэ гэхээр худалдаа авах ажиллагаа нь эхлээгүй буюу бараа материалаа татаж эхлээгүй бол эн чинь хугацаанд амжихгүй учраас гол одоо төслүүдэд анхаарыг гэдэг маягтай уг нь ингэж орсон. Гэхдээ бодит байдал дээр сансныг бодвол хитрхи одоо доогуур нь шүү дээ 15 гэдэг чинь хөрөнгө оруулалт баг хийдэг юм шиг болчихж байгаа байхгүй. Энд чинь өөр том асуудал дагуулж байгаа. Тэгэхээр энэ тендерийн үйл ажиллагаа буюу гэрээ хийхээс сүүлээд гүйцэтгэл үе шатн дээр аль хоор хөнгөвчлөх нөгөө талдаа төсөл оруулж ирж байгаа тухайлсан яамдууд энд хариуцлагатай хандах шаардлага байна гэсэн үг. За шинэ гэрээ төслийн үед энэ гүйцэтгэл бол бүр 10% тагаа. Тэгэхээр энэ мэт байдал нь өөрөө эргээд магадгүй төсвийн тодтголыг одоо үүсэх юм шалтгаан болж байгаа. Гэхдээ төсвийн тодтгол гэдэг чинь бидний хүсэж байгаа бол зүйл биш. Хүсдэг зүйл бол биш гэсэн үг. Төсвийн сахилга батд бол муу. Тэгэхээр бас яг одоогийн байдлаар бол за 28-аас 29 оны төсвийн төсөөллийг бол улсын хурд өргөн байрсан гэсэн мэдээлэл бол явж байгаа л да. За энэ дээр бол нэг анхаарал татах нэг тоон болохоор өрийн таазын хэмжээ байсан. За энийг бол яг гадаад зээллэг буюу одоо өртөө хамааралтай нисгийг за дотоодын нийт бүтээгдэхүүний одоо 29 он гэхэд 45% дээр хүргэнэ гэсэн нэг ийм зорилт тавьсан харагдаж байна. Гэхдээ энэ одоо өнөөдрийн байдлаар 50% гарцсан л байна л да. Тэгээ энийг та ер нь хэр бодиттой хэрэгжиж чадна гэж яг харж зүгээр мэрэгжлийн үнэлээс. За ер нь бол бид нар ингээд төсвийн доктортой эдлийн зөвлөлийн хянжидаг нэг зүйл бол төсвийн доктортой эдлийн хууль шүү дээ. Төсвийн доктортой эдлийнхаа хуульд бид нар 4 оруулсан. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2% барих. Засгийн газрын өөрийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад анх бол уг нь 40% байсан. Явцын дундад бид нар энэ алдагдлын хэмжээг нэмж өгсөн тухайн гүйцэтгэлдээ тааруулж төсвийн доктортой эдлийнхаа хуулийг 12 удаа доотлон өөрчилсөн байхгүй. Тэгэхээр дүрмээ хууль журмаа барихгүй бодит амьдрал дээр гарсан алдаагаа хуулиа өөрчлөх маягаар нийцүүлээдсэн гэсэн үг. За одоо ер нь бол тооны хувьд арифметик тооны хувьд ч ер нь өрийг өрөөр дарах байдлаар энэ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрх хэмжээг уг нь бариад байгаа. Одоо ирэх төсвийн хүрээний мэдээлэлд эн чинь нэг талдаа бодит утгаараа үнэхээр бид нар ингэж чадж гэнэ үү? Эсвэл энэ зүгээр тоон үзүүлдэг гэдэг асуудал ярина. Өөрөөр хэлэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг чинь нэг тоо. Харьцуулж байгаа үр гэдэг тоо. Тэгэхээр бид нар энэ тооцоолол төсөөлтөө хамгийн гол нь маш бодит тооцоол хиймээр байгаа. Тухайлбал бодит тооцоолоогүй улмаас бид нар төсвийн тодтол хийгээд байгаа штэ. Тэгэхгүй тулд за одоо юу болсон бэ гэхээр уул уурхайн одоо жишээлбэл манайх бол уул уурхаас дэндүү хамааралтай улс. Тэр утгаараа өнөөдөр бид нар орлого багассан байна. Яг төлөвлөсөн хэмжээгээр нүүрсээ гаргаж чадаагүй, зэсээ одоо борлуулалтын хэмжээ, үнийн хэмжээ чинь төлөвснөөр тооцоосоо болохгүй штэ. Тэр утгаараа энэ саяны асуулт чинь тооцоолоо эргэж дахиж харах ёстой гэдэг утгыг илэрхийлээд байгаа. За жишээлбэл ийм байна. Жишээлбэл нүүрсний үн нэг одоо хуваар буурахад нэг одоо
доллар орч гэдэг юм уу те. Буурахад дотоодын нийт бүтээгдэхүүний бууралтын хэмжээнд 0.3% нөлөөлөлттэй байна. Харин зэсийн үн буурахад 0.1% л нөлөөлөлттэй. Өөрөөр хэлэх юм бол манайх өнөөдөр уул уурхай эрдэс баялагаас маш их хамааралтай энзэг эдийн засгтай улс төрөлжиж хараахан амжаагүй чадахчаагүй нөгөө талдаа нүүрснээс хитрхийн хамааралтай гэсэн үг. Тэгэхээр энэ эрдэс баялаг гаргаж байгаа энэ экспортод гарч байгаа гол түүхий бүтээгдэхүүний үнийг тооцохдоо маш бодит тооцох буюу өнгөрсөн хугацаанд бидний хуучин байсан дүрм 12 жилийн одоо дунджаар тооцох энэ төргээ дүрмүүдээс нь тэрийг эргэж харах хэрэгтэй болсон. За бас урсгал зардлыг бид нэр хязгаарлаж дүрмдээ оруулж өгөхгүй бол энэ маань эргээд бид нар олсныхаа ирээр зараад идэг. Гэтэл нөө бороотой үед бэлэн бай гэж бид нар доктортой эдлийн сан үсгсэн. Олсныхаа ирээр зарах биш, олсныхаа ирээр оновчтой зарцуулна. Зарим хувийг нь бид нэр доктортой эдлийнхаа сандаа хадгалж агаад бороотой үед буюу бид нар тооцоосон хэмжээгээр эрдэс баялгаа нүүрсээ зэсээ алтаа борлуулж чадаагүй үед мөнгөгүй үедээ зарах байсан байхгүй юу. Төсвийн алдаглаа дандаа олон улсын зах зээлээс бонд босгох биш, дандаа гаднаас зээл тусламж гуйх биш маягаар өөрөөсдийгөө хоригдлууснараа зарах байсан. Энэ бүх том тогтолцоочин хууль дүрм эргэцэн хүрээндээ бодит байдалд бол хараахан яг хүснээр хэрэгжиж чадахгүй буюу төсвийн сахилга бат алдагдаад байгаа. Тэгэхээр энэ одоо битүүри яриад байгаа сэдвийг ерөөсөө хүмүүс амны зоргоор ярьж болдоггүй дандаа тоо судалгаан дээр үнэлж ярьж ах хэвээр. Хамаагүй pop оржуулахгүй. Тийм манай Монгол улс чинь ингэж суудаг маш нухацтай тооцоо идэг энэ чадамж жоохон бас хэцүү байна. Тэгээ тал талаас сэдвийг ингээд хэмлээд асуудал үүсэж шít. Одоо ягаад төсөв дээр асуудал үүсдэг вэ гэхээр бид нар тухайн үед их хурал дээр хилцэж байгаа төсвийн доктортой эдлийн зөвлөлж бай. Магадгүй одоо сангийн аймч энэ төр сануулдаг юмнууд хуулиа барья, тэзүүгүй, зураг төсөлгүй, өмнө нь одоо орж ирээгүй төслүүдийг, хөрөнгө оруулалтын төслүүдийг төсөвт багтаахгүй байя гэдэг боловч яаж хийж байгаа зарим нэг тойргийн гишүүд маань багтаачдаг байхгүй юу. Энд ч одоо цаана бас зөндөөл юмнууд явж шít лобби одоо юу эдийн те наан цаана. Энэ болгоныг л харах янах ёстой. Энэ дээр төсвийн доктортой эдлийн зөвлөл үүссэн байдаг. Тэгэхээр бас төгсгөлд нэг асуултыг тодруулах сумар байна. Тэгэхээр энэ бол нөөцтэй илүү холбоотой. Тэгэхээр таны хувьд бол мэдээж бас мэргэжлийн эдийн засгийн үднэс нөгөөдгөр хууль тогтоох байгууллагууд байгаа учраас ер нь нөөд ч юм уу уг нь бол эдийн засгийг ил тод байлгах буюу одоо бүртгэлд илүү ач холбогдолтой татвар шүү дээ. Тэгэхээр одоо Монгол улсад бол бүтцлээд аваад үцхээр төсөв дээр үүрэг гүйцэтгэдэг нөхөөсөнд ордог нэг юм болчиход байна. Энийг бол иргэд маш их шүүмжилдэг. Энэ дээр та ямар байрч байна? Зөвхөн иргэд шүүмжлэх биш. Одоо эдийн засагч ч гэсэн хоёр талдаа, гурван талдаа гарцсан юм асуудал шүү дээ. Уг нь бол яг онлоороо одоо зүүнний барууны төвтэй энэ улс төрийн намууд яагаад байдаг вэ гэхээр зарим нь одоо либералчлал, бизнес, хувийн секторыг дэмждэг бол зарим нь бол соц илүү одоо төрийн оролцоо, төрийн зохицуултыг халамжийг дэмждэг гэдэг ингээ бодлогоор ялгардаг байхгүй. Тэнгүүд иргэд алийн дэмжих вэ гэдгээ сонгуулаараа шийддэг үг нь. Хувийн секторыг дэмжих үү буюу ажлын байрыг бий болох, хөрөнгө оруулалтыг татах, энэ одоо хүн болгон сайхан өндөр орлоготой амьдрах энэ чиглэлд анхаарна. Эсвэл нөгөө талыг сонгож ийн гэдг нь халамжлуулах, бэлэнчлэх энэ тал руу илүү орчих гээд байдаг, зохицуулагдах те. Одоо өнөөдрийн байдлаар бол төр ер нь данхаацсан байна. За тэгээд өөрийн чинь асуудалтай холбоотой нөө татрынхаа бааз суурийг нэмэх нэгжид ноогдож байгаа буюу нэг аж ахуйн нэгждэр ноогдож байгаа татрын ачааллыг бууруулах тэрнийхээ хажуугаар харин татвар төлөгчдийнхаа тоог нэмэх салбарыг төрөлжүүлэх ийм байдалд анхаарах нь бид нар хангалттай ажиллаж чадсангүй шүү дээ. Анхаарах ёстой. Энэ дотроо чадахгүй байгаа нэг нөлөө нөөт. Одоо энэ орлогын 26 оны 1-р улирлын гүйцэтгэлийг харахаар нөөтийн орлого бол 15.2-3% өссөн байгаа юм. Тэгэхээр нөөт бол сайн одоо орлого бүрдүүлэгч болцсон. Ер нь сүүлийн үед жилүүдэд дандаа дунджаар нэг 23-25 байгаад байгаа шүү дээ. Тэр энэ сайхан орлого бүрдүүлдэг юмаас алдмааргүй одоо засгийн газар ийм хэмжээнд хүрчлээ шүү дээ. Гэтэл өөрийн чийл дээр анх оруулж ирэхэд бол тайваны одоо жишээгээд бүртгэлжүүлье. Бүгд эдийн засагт оролцож байгаа энэ талуудаа аж ахуйн нэгжүүд гэж уг нь оруулж ирсэн үнэн. Тэгэхээр энэ ачааллаа далд эдийн засгийг илээл болгох л зорилготой шүү дээ. Тэгэхээр энэ ачааллаа эргэж хараад одоо бууруулах тухай ярьж шít. Орлого
багтаа одоо орлогын доод хэмжээ болох 492 гэж одоо 500-аад мянган төгрөгийн борлуулалт худалдаа авалт хийсэн бол бүр төлдөггүй бай. Тэгээд буцаа олголтыг 100% гэсэн үг шүү дээ тэр чинь. Зарим хэсэгт болохоор 50% буцаадаг бай энэ төр гээд асуудлууд яригдсаар байгаа. За танд урилга хүлээн аваад үргэлжлэн ирсэн бол маш их баярлалаа.